Хүн яагаад хөгшөрдөг вэ? 50,000 жилийн өмнө хүний дундч наслалт 20-25 байсан. Харин 100 жилийн өмнө хүмүүс 43-аас 48 насалдаг байсан бол одоо 72-аас 85 насалдаг. Харин Монгол эрэгтэйчүүд дунджаар 67, эмэгтэйчүүд 76 насалдаг. Жил ирэх тусам хүний насжилт нэмэгцээр л байгаа. Тэгвэл бидний нас цаашид ингэж нэмэгцээр байх уу? Хүн 200 насалж чадах уу? Дэлхийн түүхэнд бүртгэгдсэн хамгийн урт нассан хүн 122 жил амьдарсан. Гэхдээ бараг бүх хүн түн шиг урт насалж чадахгүй. Учир нь хүний тарих 150 орчим жил наслах боломжтой ч бидний бие организм 100 орчим жил л ажиллах чадвартай. Хөгшрөлтөнд хамгийн их нөлөөлж байдаг гол зүйлс бол хүчил төрөгч, нарны гэрэл, мөн бодисын солилцоо. Үүнээс гадна агаар ус, хоол хүнсэнд агуулгадж байгаа хорт бодис зэрэг хүрээлэн буй орчинтой харилцах үйл явц хөгшрөлтөд чухал үүрэг гүйцэтгэдэг. Хэдийгээр бидний бие мах бодит энэ нөлөөллийг арилгахад зориулсан олон хамгаалалт байдаг ч гэсэн цаг хугацаа өнгөрөх тусам бид хөгшөрсөөр. Нас ахих тусам яс сэрэгжиж, булчин суларч, арьс үрчлээтэж, дархлаа сулардаг. Бидний ой санамж муудаж, мэдрэх чадваруудаа алдаж, өвчнөд нэрвэгдэж, эмзэг болдог. Үүндээ бид яагаад хөгшөрдгийг бүрэн тайлбарсан зүйл одоогоор байхгүй. Гэхдээ ангаах ухаан, технологийн ачаар бид хөгшрөлт гэж юу болох талаар ойлгож эхэлж байна. Хөгшрөлт бол хүний биеийн эд эсийн үйл ажиллагаанд орсон өөрчлөлт юм. Ингэж ойлгож болно. Хүний биеийн эдэс өдөр болгон хэдэн мянгаараа хүч байдаг. Гэхдээ тэр хэмжээгээрээ эд эсүүд өөрийгөө хувилах замаар нөхөн төлждөг. Гэвч эсүүд өөрийгөө яг 100% адилхан хувилж чаддаггүй. 99-199% ч юм уу нөхөн төлждөг. Харин хуваагдсан эс дахин хуваагдахдаа мөн л тодорхой хэмжээгээр анхныхаасаа өөрчлөгдөж цаг өнгөрөх тусам биеийн махбод анхны байдлаа үргэлж алдаж байдаг. Үүнээс гадна эпигенетик өөрчлөлт гэж нэрлэгддэг биеийн эдэсэд нөлөөлдөг генийн өөрчлөлт байдаг. Энэ нь хүрээлэн буй орчин эсвэл наснаас шалтгаалж болдог химийн өөрчлөлт юм. Дөнгөж төрсэн хүүхдэд маш бага хэмжээгээр явагддаг бол нас ахих тусам илүү ихсэж Альцгеймер гэх мэт өвчнийг үүсгэж болдог. Хэдийгээр бид генийн өөрчлөлтөөс зайлсхийж чадсан ч гэсэн эсийн өөрчлөлтөөс зугтаж чадахгүй. Бидний эсийн ДНХ нь хоромосомын дотор багцлагдсан байдаг бөгөөд бидний тухай чухал мэдээллүүдийг агуулж байдаг. Харин хоромосомын төгсгөлд эдгээр мэдээллүүдийг таслахгүй байх үүрэгтэй теломер гэж нэрлэгддэг хэсэг байдаг. Гэвч ягаад ч юм эс хуулбарлагдах бүрд теломерууд богиносдог бөгөөд олон удаа хуваагдсны эцэст бүр мөс алга болох үед эсүүд дахин хуваагдахаа болж үхдэг. Нэг үгээр хэлбэл теломер богиносох тусам эдээс өхөж хөгшрөлт явагдана. Тэгвэл ирээдүйд энэ теломерыг уртсгах эсвэл богиносхыг удаашруулах арга олчихвол болчих юм биш үү? Ер нь бол тийм. Гэвч одоогоор тийм чадвартай технологи хараахан байхгүй. Гэхдээ нэг арга байгаа. Стресст бага ордог, эсвэл тогтмол дасгал, бясалгал хийдэг хүмүүсийн теломер харьцангуй удаан богиносдог болохыг олж тогтоосон байдаг юм байна. Нас ахих тусам нөхөн төлчих чадвараа алдсан эсүүдийн хоорондын холбоо удааширснаас болж хүний биеийн үйл ажиллагааны чадвар буурдаг. Жишээ нь шарх удаан идэх, судасны хан зузаарах, хараа сонсгол муудах гэх мэт. Тэгвэл хэдүүлээ сонсголын насаа тодорхойлох нэг тест хийж үзье. Юу ч сонсогдохоо болсон үед бичлэгийг зогсоож өөрийн сонсголын насаа мэдж аваарай. Ингээд эхэлцгээе. Хөгшрөлт гэдэг бол нэг төрлийн өвчин юм. Хүн амьдралдаа эрүүл мэндийн зардлын бараг тал хувийг нас ахихта 3/1-ийг дунд насандаа зарцуулдаг. Тэгэхээр өвчин нь нас ахихад шууд хамааралтай гэсэн үг.
Ер нь бол үнэндээ хүн хөгшөрж өгдөггүй, өвчнөөр өгдөг. Бид настай хүмүүсийг байгалийн жамаараа нас барлаа гэдэг ч үнэндээ тийм биш. Тэд ихэвчлэн зүрх судас, дотоод эрхтнүүдийн үйл ажиллагааны доголдлоос болж нас бардаг. Тэгвэл эдгээр асуудлуудыг шийдчихвэл урт насалж болох юм биш үү? Тийм ээ, ер нь бол тийм. Хүний эсийг засварлах аргыг олжхвол бид үнэхээр 150 эсвэл 200 наслахч боломжтой. Сүүлийн үед эд эсийг засдаг нанороботууд ирээдүйд хүний насжилтыг уртасгах боломжтой гэж үзэж байгаа. Эдгээр роботууд маш жижигхэн бөгөөд хүний цусны судсаар дамжин биеийн аль ч хэсэгт хүрч гэмтсэн эргэтэн эсвэл эд эсийг дахин програмчилж засах болно. Тэд зөвхөн эд эс биш, гений эмчилгээгч хийдэг болж ч магадгүй. Тэгвэл байгалийн хуулийг давж дэлхийн хамгийн анхны 200 наслсан хүн болохоор хичээж байгаа нэгэн хүн бий. Брайан Джонсон бол 1977 онд төрсэн Америкийн бизнесмен. Тэрээр хэд хэдэн бизнесээ амжилттай болгосны дараа нэгэн сонирхолтой шийдвэр гаргажээ. Брайан хөгшрөлтийн эсрэг тэмцэхэр шийдсэн байна. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр тэр өөрийнхөө биеийг 18 настай хүний шиг болгохоор зорьсон. Брайан өөрийгөө залуужуулахын тулд жил болгон $2 сая зарцуулдаг бөгөөд 2022 онд 7 сарын хугацаанд бие организмын насаа 5.1 жилээр залуужуулснараа дэлхийн рекорд эзэмшдэг. Түүний хийсэн бас нэг хачирхалтай үйлдэл бол 17 настай хүү болон 70 настай аавтайгаа гурвалсан цус солилцох ажилбар хийсэн байна. Ингэхдээ хүүгээсээ 1 литр цус авч өөртөө хийлгээд өөрийнхөө цуснаас авч аавдаа хийлгэжээ. Үүний үр дүнд дотоод эргэтэн шулуун гидсний үйл ажиллагаа сайжирна гэж үзсэн ч энэ нь төдийлөн үр дүнд хүрээгүй. Гэхдээ тэр зогссонгүй. Залуучахын тулд бүх зүйлийг хийсээр. Зөвхөн өглөөл гэхэд 60 ширхэг шахмал юм ууж, цахилгаан болон лазер төхөөрөмж гэх мэт маш олон төрлийн имчилгээ хийлэгдэг. Нарны гэрлийг хэтэрхий хортой гэж үздэг учраас тусгай төхөөрөмжөөр шаардлагатай гэрлийг биедээ авдаг. Үс уналтыг багасгах зорилгоор мөн л тусгай аппаратанд орно. Брайан өдөр бүр тогтмол дасгал хөдөлгөөн хийж хоолны дэглэм барьдаг. Насанд хүрсэн хүн өдөрт 2500 орчим килокалори уураг авч байх ёстой байдаг бол тэрээр өдөрт 1950 килокалори уураг хэрэглэснээр биеийнхээ илүүд л өөхийг байхгүй болгосон. Ингэхдээ амьтны биш ургамлын гаралтай уургийг илүүд үздэг гэжээ. Түүний биеийн өөх ердөө 5%. Хэдэн жилийн турш хичээсний эцэст түүний уушиг 18 нас, харин арьс нь 28 настай хүний шиг болж зүрх болон дотоод эрхтнүүд нь ч маш сайн ажилдаг болжээ. Түүний гол зорилго нь шинжлэх ухааны тусламжтайгаар хөгшрөлтийг удаашруулах гэхээсээ бүр илүү залуужахыг зорьж байгаа. Гэхдээ энэ бүхнийг тэр ганцаараа хийдэггүй. Түүний ард 30 эмч мэргэжилтнүүдийн баг ажиллаж байдаг. За тэгэхээр 46 настай хүний хувьд маш эрүүл чирэг болсон байна. Үүний тулд маш их цаг хугацаа, мөнгө хөрөнгө зарцуулж бүр амьдралынхаа зорилго болгосон байна л да. Гэхдээ залуучахын тулд хүн болгон түн шиг дэглэм барьж мөнгө хөрөнгө зарцуулж чадахгүй. Ялангуяа монголчууд бол махны хэрэглээгээ түн шиг багасгаж чадахгүй. За 200 наслах нь цаашаа юм. Гэхдээ ер нь бол өдөр болгон дасгал хөдөлгөөн хийгээд зөв хооллоод өөрийгөө анхаарал явах юм бол түн шиг болох бүрэн боломжтой. Зөвхөн хүмүүс мэддэг хэрнээ хийдэггүй л болохоос. Тэгэхээр наснаасаа залуу харагддаг хүмүүс тийм ч цөөхөн биш. Жишээ нь Лүрэ шүү гэдэг 49 настай Тайван нэмэгтэй олныг алмааруулад байгаа. Тэр бараг өсвөр насны охин шиг харагддаг. Тэрээр хувцсны загвар зохион бүтээгч мэргэжилтэй боловч үгээрээ алдар нэрт хүрч чадаагүй. Харин 38 наснда Instagram хуудасаа нээж загварлаг хувцас өмссөн зургуудаа оруулж эхэлжээ. Түүний зургуудыг үзсэн хүмүүс түүний хувцсны загварт төдийлөн анхаарсангүй. Харин царай төрх нь хүмүүсийн анхаарлыг татжээ. Хүмүүс түүнийг 20 орчим настай гэж бодож байсан ч жинхэнэ насыг нь олж мэдсэний дараа ерөөсөө итгээгүй гин. Улмаар түүнээс яаж ингэж залуу харагдах вэ? Хөгшрөлтийг зогсоох аргаасаа хуваалцаач гэх мэт асуултуудыг асуух болсон. Ихэнх хүмүүс түүнийг гоо сайхны мэс засалд орсон. Эсвэл янз бүрийн тусгай эм бэлтгэл хэрэгэлдэг байх гэж бодсон ч маш энгийн хариулт өгсөн байна. Тэр хэлэхдээ би өдөрт дор хаяж 9 цаг унтдаг. Өглөө бүр сүүж хэргүй, хар кофе уудаг. Мөн өдрийн турш ногоон цай ууж, мах хэргэлдэггүй, жимс ногооноос эслэг уурга авдаг. Үүнээс гадна залуу харагддаг олон хүмүүсийн адилаар сахар, өөх тостой хүнсийг бага хэргэлдэг. Нарнаас хамгаалах тос төрхөлгүйгээр гадагшаа гардаггүй. Хамгийн гол нь хангалттай хэмжээний ус уудаг. Дасгал хөдөлгөөн, ялангуяа уян хатан байдал, сонголтын дасгалыг чухал тооцдог гэжээ. Гэхдээ энэ бүх зөвлөгөөг дагаж мөрдөөд хүн болгонд хүн шиг болж чадахгүй. Залуу харагдахад ген маш чухал нөлөөтэй. Түүний гэр бүлийн хинч мөн адил залуу харагддаг бөгөөд тэдний хэн нэгч хэн охин гэдгийг нь ялгахад хэцүү харагддаг гэжээ. Үнэхээр л ялгахад хэцүү юм. За тэгэхээр хэдүүлээ одоо бяцхан дүгнэлт хийцгээе. Хөгшрөлт бол эдис, хоол хүнс, стресс бүхэн талаас хамаардаг юм байна. Хүмүүс одоогоор хөгшрөлтийг зогсоох аргыг олоогүй ч гэсэн ирээдүйд бид илүү урт наслах боломж байгаа. Одоогоор бид байгалийн хуулийг дагахаас өөр аргагүй.
Гэхдээ дээр дурдсан хүмүүс шиг амьдралын хөвшлээ өөрчилж чадвал ядчил эрт хөгшин харагдахаас сэргийлэх боломжтой бололтой. Ингээд эцэст нь хөгшрөлтийн давуу тал нь юу вэ? Мэдээж хөгшин хүн урд өмнө хийж чаддаг байсан зүйлийг хийж чадахгүй болдог. Гүйж харьяаж чадхаа байж, хараа, сонсгол муудаж, өвчнөд нэрвэгддэг. Гэхдээ тэдэнд маш том давуу тал бий. Тэдний давуу тал бол амьдралын туршлага. Тэд бие биш, харин тархиа илүү сайн ашиглаж сурсан байдаг. Залуучуудад амьдралын туршлагаа зааж өгч, юу хийх нь зөв, юу буруу, юу аюултай хэлж өгдөг. Үргэлж тэдний зөв байхгүй ч ихэнхдээ зөв байдаг. Тиймээс залуу хүмүүс тэднээс үгийг нь сонсож, суралцж байдаг. Ер нь хүн үүссэн цагаас л хойш үр удмаа таслалгүй өнөө хүртэл амьд үлдэж чадсан гол хүчин зүйл бол хөгшин хүмүүс. Яг ихэнх хүмүүс залуудаа тэдний үгийг бараг сонсхийг хүсдэггүй. Илүү үгэллээ, би мэдж байна гихчлэн. Би ч гэсэн тийм л байсан. Гэвч цаг өнгөрөх тусам тэдний үг зүгээр л нэг хоосон зүйл биш байсныг ойлгодог. Байгалаас ямар ч удахгүй зүйл үүсдэггүй гэдэгт би итгэдэг. Учир нь байгаль өөрөө тэр чигтээ туршлага юм.